Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ MNB спорт суугаас бэлтгэл үзүүлдэг спортын онцлог зочин нэвтрүүлэг эхэлж байна. За бидний нэвтрүүлгийн удаагийн дугаарт хасын үлгүүд багийн тамирчин, за дээдлийг авраг олон улсын хэмжээний мастер инх тайвны Цэвэлдорж хүрэлцэн ирээд байна. Цэвэлдорж холоос шийдсэн. За энэ шийдэлтийг хийх гэж дүнийг хүчирсэн юм да. Үнэхээр гоё байна да. Ганган байна. Сайн шийдэлт бол юу ярих вэ? За танд хүрэлцэн ирсэнд баярлаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За дээдлийг аврах шалгаруулах тэмцээнд энэ жил амжилттай тоглоод хас үлгүүд багийнхаа хамтаар авраг боллоо. Юун түрүүнд танд баяр хүргэе. За маш их баярлалаа. Тэгээд Саксан бөмбөгийн спортоор 1999 оноос хойш яг сонирхож хичээлж эхэлсэн. Тэгээд одоо дээд лигийн төвшөнд гэх юм бол 2005 оноос хойш хичээлээд 13 дахь жил дээр ингээд аврагын алтан медаль дээд лиг авраг гэдэг цолыг хүрсэндээ маш их баяртай байгаа. 13 жил гэдэг бол одоо 2015 оны улирал гээл ингээл ярил да 14 лиг л байгаа юм л да. Тэгээ одоо хэдийгээр жил нь 13 ч гэлээ лиг нь бол 14 жилийн лиг болчихсон. Тэгээд бас Саксан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд бас авраг авахд ямар хэцүү вэ гэдэг нь бол харагдчих шүү дээ. Тэгээ бас тэр болгон тамирчин болгон энэ авраг гэсэн эрхэм нэр хүндтэй цолыг хүртээд байдаг юм аа гэдгийг харагдчих байна. За дээд лигээс би яг өмнө мөнгө хүрэл медалийг хүртээсэн нэг удаа 4 дуурайнд орж исэн. Тэгээд энэ бол авраг гэдэг цол бол маш үн цэнтэй, маш их хөдөлмөрийн үр шимийг үзүүлсэн тийм хүндтэй медаль байдаг. За ер нь бол авраг авж үзээгүй зодог тайлж байгаа маш олон супер шилдэг тоглогч нар байдаг тийм ээ. Тийм учраас ямар ч авраг цолоо аавна гэдэг бол тамирчны одоо хамгийн гол зорилго. Тэгэл үндэсний авраг гэдэг бол тийм ээ. За та сая 1999 оноос хойш одоо Саксан бөмбөгийн спортоор хичээлээд одоо өдний хүртэл ингээд тамирчин явж байна гэд хэллээ. Ер нь анхны одоо хичээлж хийсэн шалтгаан анхны багш гэдэг нь та бас сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх байх гэж бодож байна. Одоо насан жаргал багш, Батуйг багш гэдэг тийм ээ. Тэгэлгүй яг уу. За би чинь 1999 онд насан жаргал багшийн удирдлагаар Арангаан аймгийн 4 жилийн багш. За багшийн удирдлагаар секц дугууланд хичээллээд ер нь анхны хоёр алхамт гэдэг юу байдаг те шийдэлт яаж шийддэггүй гэдгийг анх тэр хүнээс заалгаж илаа. Тэгээд үргэлжлүүлээд одоо Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Амарснаа гэдэг манай өндөр арилтын спортын мастер тийм багш байдаг. За тэгээд талигаач манай Батуйг багш маань байна. За Нэргүүбаатар багш маань байна гэл яг 10 жилийн одоо яг сургуульд сурж явах хугацаанд бол маш олон багш нар байсан л да. Төр мөнх гээл те. Яг тэд нар бол яг дистралтайгаар яг манай аймагт яг насаа өгшөөс ахуулаад цаашаа явахаараа өндөр арайлч гэдэг юм уу те өсвөрлөлтөн дээр нь тэгээ Хуйгаа шөнгө атлетик, Нэргүүбаатар шөнгө атлетик гэдэг юм уу те. А бас дээр нь бас бид нарыг бас чөлөөтөр барилдуулдаг ч гэдэг юм уу те. Яг ингээл нэг бас системд оруулах гэдэг бас нэг хэсэг 10 жилд бол айгүй тэгж тулж ажиллаж илсэн л да. Тий. Тэрний бас үр өгөөж нь бас гарч байгаа тийм ээ. За тэгээд одоо ерөнхий улс орны сургуульд багтаа одоогор бол тийм ээ. Улсын авраг одоо болж ирсэн. Тэр бол одоо миний мэдхээр одоо Арангаан аймгийн одоо өсвөрийн Саксан бөмбөгчдөөс одоогор сүүлийнх тэгээд анхны улсын авраг байсан гэж. Тий. За тэр бол 2004 онд бид нар 17 насны улсын аврагт ирж анх удаа төрүүлж ирсэн. Тий. Тэр бол маш сайхан бас амжилтын гараа гэж. За тэгээд оюутан боллоо. Оюутан болоод одоо дараагийн шатанд гарах, дараагийн төвшин ахих явц улсын болов гэж би бол да хардгийн. Монгол Улсын гавь цэцгэлжуулагч, Цэрэн дондгийн цэвэр болыг цэцгэлжуулагчийн одоо Хулдаа улирлын дээд сургуулийн Ёлуу тогоос л та дээдлийгт анх тоглож эхэлсэн. Тийм ээ? Тий. За 2004 онд оюутан боллоо. Тэгээд Хулдаа улирлын дээд сургууль дээр ямар ч сан оюутан болоод ирсэн. Тэгээд цэвэр багш дээр ирээд анх удаа бол яг инээдэмтэй мэрэ гэх юм бол цэвэр багш дээр анх ирж байхад яг нэгдүгээр курст орж ирэл одоо манай Танан гардын болдоо, Амка, Баяра гэл те даваа, бүүдэгээд багшийн хөхтэй Эрдэнэ хэлэг гэл 6-7 хөхт байсан л да. Яг тухай төгсөж исэн. За бид нар ирээл шалгуулаад инээтрээ гэл тэгсэн чи багш. За Арангаагаас үл цагчин гэж байдаг юм аа. Угаасаа төвгөндөө байгаагүй. Миний хөө чи тэр яваа тэр хичээл намаа хөө. Тэгээ би багшаас гуй сараагаад нэг багшаа бидэн шалгуулъя гэд. Тэгээ шалгуулаад яасан чи багш нэг боломж олгосон юм л та надаа. Нэг тоомоор айдаад. Тий, тоомоор айдаад. Тэгээл ямар ч гэсэн багшийнхаа удирдландаар идэвхтэй бэлтгэл сургуультай хийгээл тэр ч утгын юу маань багш маань үнэлсэн л бах л да. Зүтгэлийг тийм ээ. Хүүхдүүд ингээл манай үеийнхэн чинь 8 гэл бэлтгэл тараал явж байхад би ганцаараа 10 хүртэл ч юм уу ганцаархнаа шийдээл багш угаасаа өрөөндөө байждаг гэсэн. Тэгэхэд ганцаараа шийдээл ингээл байж. Тэрийг бас үнэлж наавгаас үлдээсэн л байх л та багш.
Тэгээд тухайд одоо Ялуу дугаас лигийн тэмцээнд бас өндөр түвшинд тоглосон. Аврагын төлөө тоглож ирсэн бас санагдаж байна. Тэр үеийн бас баг бүрэлдэхүүн их залуус. Одоо энэ мөх төвшин санчрал эдэрч гэсэн бас яг доод үеийн оюутнууд бол орж ирж ирсэн. Тийм, бид нар яг анхны лиг гэх юм бол 2005 онд Sky компани ивент гэхлээр Sky Hawks гэдэг нэртэй. Бид нар яг нэгдүгээр курсын 5 хүүхэд тэгээд дээр нэмэх нь одоо энэ манай ах нар гэдэг чинь Эрдэнэбаа, Оршихой, ЦСКА гэх тийм ээ. Нимка гэдэг манай ах нар гэдэг. Тэр ах нартайгаа хамгийн анхны жил 2005 онд анхны лигт бол орж исэн. Тэгээд тэр жилд чинь нөгөө нэг тэрний дараа жилээс лиг тоглох юм бол оюутны лиг бусад тэмцээнд тоглохгүй гэдэг нэг тийм дүрм гараад бид нэр 2006 онд өнжөөд тэгээд 2007 онд бид нэр яг тэр лигийн аврагын төлөө шалгардаг Ялууд гэж баг орж ирэхтэй чинь. Тэгж хоёр дахь удаага лигт ороод орсон жилийн оюутнууд аврагын төлөө шалгарлаа гэж стуулаа сенсац болсон шүү дээ. Тэгээд одоо энэ 2013 жилийн өнгөрсөн 13 жилийн хугацаанд та одоо тоглож байсан багуудаа бас нэг дүгнээ товчлоод ярил болсон. Хэд хэдэн багууд байла. Дундуур нь бас нэг хилийн чанар руу гарч нэг тур завсарсан тийм ээ. За тоглож байсан багууд гэх юм бол Sky Hawks багт хамгийн анх тоглож байсан. Хоёрт нь Ялууд, гуравт нь Баянзүрх Бүүлс, тэгээ их хөргөө Арвтууд, Синтоза Ирвсүүд, Ханталс Дэрвсүүд тэгээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол Арангаа Алтан дорндын дайчт гээд баг одоо яг нутгийнхаа нэрээр баг байгуулад тийм ээ. Манай Цолонбаяр ах санаачлаад нутгийнхаа нэрээр сайхан баг босгоё. Тэгээд тэр нь маань ч гэсэн сайхан амжилттай сүүлийн 2 жил ямар ч амжилттай явж байгаа. 21 аймаг аврах шалгаруулах тэмцээнд төрүүлсэн лигийн тэмцээнд ямар ч сүүлийн 2 жил төрүүлсэн. Тэр нь. За хүлгүүд багтаа энэ улирлын одоо сүүлийн тойрог буюу 3 дугаар тойрогоос л нэгцээ. Энэ одоо грээлцэр гэдэг юм уу нэгдэх үйл явц хэрхэн одоо болж өнгөрөв? За хүлгүүд багтаа ямар ч эхний ажил маань дуусаадсэн. Үндэсний лигийн аврагын тоглолт дуусаад нэг 10 хоног завсарлаад байж итлээ. Хасаа хүлгүүд багийн ахлагч бэлгүн битэр Facebook чатаар холбогдоод тэгээ ерөнхийдөө бас нэг хэд хэдэн багаа санал ирсэн байсан л да. Тэгээд яг би бэлгүнтэй анх ярьсан байсан учраас тэгээд Хасаа хүлгүүд багийг сонгоод одоо энэ багийн ямар ч нэг хэсэг болоод өнөөдөр ингээд аврагын алтан медаль зүгээд сууж байгаадаа ямар ч баяртай. Тэгээд одоо Хасаа хүлгүүд багт ирэхэд бас танд тодорхой хэмжээний эргэлзээ байсан магадгүй гэж би бодож ирсэн л да. Ягаад тэгэхээр энэ баг бол Монголынхон одоо тамирчдаас одоо гол хүчээ бүрдүүлсэн яг таны байрал дээр ч гэдэг юм уу одоо олон шилдэг тамирчдтай за тоглох минут одоо олдох уу байгуулдах уу гэсэн одоо тийм эргэлзээ байсан уу? Байлгүй яг уу. За нэг нөгөө багуудтай харьцуулаад үзэх юм бол тэр баг дээр очих юм бол одоо нэрийг хэлээд яг тий очоогүй юм чинь тий. За тэр баг дээр очих юм бол би бол тэг тоглоно гэдэг угаас тооцоолсон байсан л да. Хасаа хүлгүүд дээр очих юм бол бас иймэрхүү байгаа гэдгээ тооцоолсон. Тэгээд хөрөвдөд тасалжуулагчтай би уулзаад за ийм байна. Ийм нөхцөлтэйгээр хоёлоо ингээгээд хөрөвдөд тасалжуулагч ярьсан л да бид хоёр нь. Тэгээд минут хоёлоо яах вэ? Их хүлээгс за зөвлөө тэр тал дээр ямар санаа зовхон байхгүй хоёлоо ямар ч байсан л аврагын төлөө зүтгэж байгаа тийм ээ. Тийм учраас хоёлоо тэр минут бол угаасаа хангалттай. Тийм. Би бол одоо бол тэмцээн дуусаад ингээ харахад бол минут бол би бол ямар ч гэсэн хангалттай тавсан л гэж бодож байгаа. Өөрийнхөө ямар ч гэсэн бодож исэн яг тэр санаж исэн тоглолтоо бол гаргах. Тоглолтоо бол гэхдээ яг гарсан минут болгон дээр яг хангалттай гаргасан гэж бол би хэлэхгүй л дээ. Гэхдээ бол ямар ч гэсэн хангалттай бол би ямар ч гэсэн багтаа нэг 50-60% тос өргөсөн бахаа л гэж бодож байгаа. Хоёр хувьд. За аврагын төлөөх тоглолтоос урьдаад плей-оффын тоглолт бий одоо Ирвсүүдтэй хийсэн цуврал 7 тоглолтын талаар ярилцъя л та. Ирвсүүдтэй хийсэн тоглолт бол залуу бүрэлдэхүүнтэй баг таны хувьд бол одоо илүү туршлах гэх юм уу те. Одоо тийм одоо илүү ялгарх зүйл нь тэр байсан баг. Ерөн талбай дээр гараад юугаараа давуу тоглоё. Юугаараа одоо энэ эсрэг багийн тамирчдаас илэрхий тоглоё гэж бодож байна. За Ирвсүүдтэй тоглосон тоглолт бол маш хүн тоглолт байсан л да. Улирлын тоглолт хамгийн сүүлийн тоглолтын дээр Ирвсүүдийг хожуул Ирвсүүдтэй таарах байсан. Хожигдвол Танангартай таарах байсан тийм ээ. Бидний сонголт бол Ирвсийг өөрсдөө сонгоо гарч ирсэн. За тэгээд эхний тоглолтоос эхлээл ямар хүн тоглолт болсныг бол үзэгчд бүгд л мэдж байгаа тийм ээ. Нэмэлт цаг гараал. Тийм нэмэлт цаг гараал бүх юм 3-1-ээс эхлээл тийм. 3-1-ийн харьцаанаас бид нар буцаж эргэн ирэлтийн гэдэг маш хүн даалгавартайгаар л хагас гişээ байсан шүү дээ тийм. За яг тэр үед бол
манай багийнхан бол би бол багтаа итгэжсэн. 3-1 болсон ч гэсэндээ манай багийн потенциал ямар вүлээ. Тэр Ирвсүүдийн залуу бүрэлдэхүүн дээр нэмэгдэх нь манай Баттөр, Мэргэн тий. За Мөнх Төвшин. Бусд нь бол дандаа залуу тоглогч нар байсан. За энэ дээр л одоо яг манай багийн тэр потенциал туршлага гэдгийг л одоо хэдүүлээ харуулж тоглолцгоё. Ур чадвар гэж юу байх вүлээ. Тэрийг харуулж тоглолцгоё гэд бид нэр 3-1-ээс бол за ямарсан зүгээр л 1-1-ээр л ахаал явъя гээл ямарсан 4-3 болгож чадсан тий. Сагсан мөнгө тэгээд тухайн тоглолт цаг дуусаагүй байхад дуусаагүй. Плей-офф бол одоо цуврал дуусаагүй байхад дуусаагүй байдаг юм аа гэдэг нь бол бас саяны цуврал дээр үнэхээр харагдлаа ш. Тэгээд яг 3-1 болчиход байх үед тухайд багийн уур амьсгалдаа жишээ нь таны сэтгэл зүйн байдал ямар байсан? За яг тамирчууны хувьд бол мэдээж 3-1 болчиход байна гэдэг бол мэдээж хүнд байлгүй яах вэ тийм ээ. Тэгтээ би түрүү хэлсэн. Би бол багтаа итгэжсэн. 3-1 болсон ч гэсэндээ энэ бол зүгээр л тоо ихгүй тийм ээ. Дахиад бид нар дахиад 3 тоглолт байгаа. 3 тоглолт очих юм бол бид нар тэгэл 4-3-аар бид нар 10 төлөө шалгарч байгаа тийм. Тийм учраас бид нарт зүгээр л тэр бол зүгээр 3-1 гэдэг тоо. Цаашаа бид нар алхамаар л урагшлах ёстой тийм. За Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд Хасын үлгүүд баг плей-оффын шатанд одоо Ирвсүүдийг 3-1-ээс 4-3 болгож одоо гарсан нь бол Монголын сагсан бөмбөгийн 19 удаагийн дээд лигийн тэмцээний түүхэнд тохиож байсан одоо анхны үйл явдал юм. Өмнө нь 3-1-ээс одоо 3-1-ээр хожигдож байгаад эргээр ингэж одоо цааш шалгарч байсан баг бол байгаагүй юм аа. За урган төлөөх цувралд бол төв ургац цогтой таарсан. 1-1 байж байгаа тэгээд 3 дараалал очичлоо. Бас энэ бол плей-офф хийсэн цувралаас илүү одоо хурдан 5 тоглолтод цөөн тоглолтод дууссан ч хэлээ бас л амаргүй тоглолтууд байсан. Шгшээ цувралын талаар ярилцъя. За шгшээ цуврал мэдээж төв ургац багийн хувьд бол маш хүчтэй өрсөлдөгч байсан л да. Тэд бол хагас шишээд Танан гард багийг хожоо гараад ирсэн тийм ээ. За тэгээд бидний хувьд ч гэсэндээ ер нь Танан гартаа хийсэн тоглолт болгоны бичлэгийг ухрааж үзээд бөөнөрөө суугаад анализ хийгээд за ер нь төвийн байрлал бол тэднийх хувьд нэлээд хүчрэг байсан. Урд тоглолч дээр Хайрес гэдэг юм уу бусад Монгол тоглогч нар ч гэсэндээ ер нь бол нэлээд хүчтэй бүрэлдэхүүн байсан л да. За тэрэн дээр нь бид нар тэгээд яг тухайн өдрийн тоглолт маргааш нь ухрааж үзээд за энэ дээр ингэж алдсан байна. Бид нар хождог тоглолтын дээр ч юм уу хождог тоглолт бүх тоглолтыг бид нар ухрааж үзээд за энэ дээр дараагийн тоглолтын дээр бүх юм дээр бид нар хамгаалтан дээр ч тэр довтлогон дээр ч тэр дандаа сольж исэн л да. Тоглолт болгон дээр юм бэлдэж орж исэн. Тэр үүднээсээ бас тэр нь хач тусаа өгөөд 4-1-ээр дууссан гэж л бодож байгаа да. Төөрөгцөө хамгаалт тэр нь хэр байв. Яг ингээд тухайн үе тоглолтуудыг тайлбарлаад сууж ихт бол бас ингээд одоо урд бүтэн талбайд 2-1-2 гэсэн хамгаалт аваа. Зоонд орж ирэнгүүт 2-3 гэсэн хамгаалт аваа. Эсвэл хувь хамгаалт аваа. Одоо нэг довтлогоон дээр л 2 янзаа одоо байрлал хамгаалж идэг юм. Бас давхад тийм амаргүй л хасаа хамгаалтууд л харагдж байсан л да. Тэ зарим тоглолтууд дээр бол яг тийм хүчтэй хамгаалтуудын эсрэг яг бас нэг хэсэг учраа олохгүй байх ч юм уу тийм тохиолдол байсан. Тэрэн дээр яг нөгөө бичлэгээ үзээд за яг энэ дээр ийм байдал ситуац дээр бол яг ингэх юм биш үү гэдэлээгээд тэгсэн бичлэгүүдээ үзсэн байсан болохоор сүүлийн нөгөө тоглолтууд дээр бол бас яг тэрэн дээр нь бэлтгэсэн гарч ирсэн учраас бас харьцангуй бас гайгүй байсан л да. Хариу мэгтэл орсон шүү дээ тийм ээ. Төв ургацын хувьд бол хамгаалт бол нэлээд хүчтэй. Ер нь бол монголчууд нь бол нэлээд хүчтэй хамгаалдаг баг шүү дээ. Тийм. Их туршлагатай бүрэлдэхүүн бас хэмжид бүрдсэн байсан. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бас энэ нөгөө хоёр шүүгч ирсэн шүү дээ тийм. Тий, хоёр Польш шүүгч мань бас яг нөгөө нэг санаатаа алдаач гэдэг юм уу зүгээр нь ерөнхийдөө бол алдаагүй бол бас амар сайн үлээсэн шүү дээ. Тэгээд ирэхээр ер нь нөгөө тоглолтын нөгөө нэг гоё ур чадвар гарна гэдэг шүү дээ тийм. Ер нь тоглогч нарын ур чадвар гарч эхэлж байна л да. Яг цэвэр сагсан бомб яваад. Цэвэр яг гоё сагсан бомб гарч эхэлж байгаа. За хөлөө хөлгүүд багийн хөгжөөнд дэмжигчдийн талаар ярихгүй ажиллах бас ихшээ цувралд бол хөлгүүдийн хөгжөөнд дэмжигчдгүйгээр тэр тоглолтуудыг төсөөлөх аргагүй байсан. Бас энэ багт ирээд бас лигийн олон удаагийн аварга 5 удаагийн аварга болчихсон багт ирээд бас ийм гоё хүчтэй хөгжөөнд дэмжигчдийн одоо нүргээн дор тоглох бас ямар урамсгал байдаг юм байна. Тэгвэл яг өмнө хэд хэдэн тэмцээн плей-офф энтерд ингээд шалгараад тоглож явахт ер нь уур амьсгал бол нэлээд өндөрлөдөг л да тий. Гэтэ хөлгүүдийн хөгжөөнд дэмжигчдийн хувьд бол гэх юм бол миний харж байгаагаар бол бусд багийн хөгжөөнд дэмжигчдийг харах юм бол яг нөгөө хөгжөөнд дэмжилт гэдгээрээ бол ер нь бол адилхан л да тий. Бүгд л сайхан орилол байгаа. Гэхдээ хамгийн соёлтой юм бол гэж харсан л да. Миний харснаар бол хамгийн соёлтой соёл гэж байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхгүй тэгэл нэг усны шаав шидэ ч юм уу бас жоохон бүдүүлгээл дээ тий. Миний харсан ганц хөлгүүдийн хөгжөөнд дэмжигчдийг ганц баярлж байгаа юм нөх юм бол яг тэр
соёлтой л хөгжинд дэмждэг юм байл л гэж харс тий. Сагсан бөмбөглөлтгүүрэн багийн спортод ирж байгаа шин тамирчтай бас үзэгчдийн тухайн багийн хөгжинд дэмжигчтэй хүлээж авах байдал, харилцаа адилгүй янз янз байдаг. За таныг ирэхэд бол одоо лигийн туршлагатай тамирч учраас их гоё хүлээж авч байгаа гэсэн. Тэгээд бас одоо солилцоогоор орж ирээд одоо баг нь хожигдж явах үед ч юм уу чухал үед одоо холын шидэлтүүд амжилттай болох үед ч гэдэг юм уу тий. Тэр үед бол бас тэр ордны ураас бол бас дээцэгт өрөөд байсан шүү дээ. Аа 3-4 дотор амжилттай явчихвал энэ оны зурвал алгавч шүү дээ. Сүүлдэр чолоос шийдсэн. За энэ шидэлтийг хийх гэж энэ түүнийг авчирсан юм да. Тоглолт болгон дээр ингээл солилцооноос би гараал талбай руу гарах гал алхаж явах солилцооны сандал руу алхаж явах хооронд үзэгч бүгдээ алгадчихаал тий. Баяр үргээл өстой гоё за одоо зэвлээ шидээд өгч гэх юм уу тий. Тэр нь бол маш сайхан лсэн л да. тий. Тэрнээсээ бас мэдээж хүн бас урам аваа тий. Тий. Хөлгүүд багийн хувьд энэ жил бас шидэлтүүд ерөөсөдтэй хийсэн цуврал дээр бас шгшээд цувралыг бол харьцангуй сайнгүй байсан. Шгшээд цуврал дээр бол ерөөхдөө багаараа их мондор хийсэн. Тэгээд таны хувьд бол бас мэдээж одоо холын зан шидэлттэй бол одоо довтлохооны гол зэвсэг гэх юм уу да. Тийм учраас бас энэ шидэлтүүдэрээ маш одоо олон чухал оноодыг авчирч бол ер нь таны тоглолтын арга барал. Би бол одоо хөгд бахын үздэг цэвэрлдэрж бол бас тийм хурдтай, хөвжтэй, илүү дайрсан гэдэг юм тийм тоглолтоос одоо болж байгаа шиддэг. Одоо тий арга барал бас жоохон өөрчлөгдөд илүү олон талтай болоод туршлага үзүүлсэн тийм тоглолт болоод байгаа шүү дээ. Гэхдээ яг одоо тэгээд ерөнхийдөө бас тамирчууны хувьд бол бас нас явж байна тий. 30 гарч ер нь бас тамирчууны хувьд бас яг туршлага ер нь тэр тал руу бас явж байна. Гэхдээ бас туршлага гэдэг одоо удаан байж болохгүй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ямар ч сан манай багийн бусад талбай дээр байгаа хүлгүүд идэх чинь ямар шилдэг баг вүлээ тий. Талбай дээр гарч 5 тоглогчийн за 2 нь Америк байлаа, 1 нь Америк байлаа. Манайх бол ер нь бол нэг тэгж бас гадаад тоглогч нарыг голж тоглодгоо бас баг гэж би бодлоо ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр яг талбай дээр гарч байгаа тоглогч нар бүгд л яг жигд супер хүмүүс байгаа тийм. Би бол хөлгүүд багийг бол тэгж л үздэг, хардаг. Тэгээд тэр бус манай багийн одоо талбай дээр байгаа 4 хүн хийх юм а хийхэд над тэнцээ зүгээр шилтэн дээр байж ахал тийм л үүрэг үлдчихэж байгаа байхгүй юу? Тэ? Ер нь ингээд урд хурдх ажиллаа. Тий, урд өөртөө ажлыг хийхэд яг над миний ажил бол тэнцээ шийтгэл ажил үлдсэн байхгүй. Ер нь ингээд өнгөрсөн лигийн тэмцээнүүдээс мэдээж авраг авсан гэдэг утгаараа саяын лигийн тэмцээн бол хамгийн сайхан дурсамжтай тэмцээн байх нь л ойлгомжтой. Ер нь өнгөрсөн жилүүдээс танд бас нэг мартагдаагүй сайхан шагналт ч гэдэг юм уу, эсвэл нэг амжилт хамгийн одоо дурсамжтай лигийн тэмцээнг бол та аль лигийг нэрлэж одоо дурдж ярих вэ? За мэдээж хамгийн сайхан гэх юм бол одоо авраг авсан мөч бол хамгийн сайхан байлаа те. Энэ жил авраг аваад баярын нулимсаа унгаад талбай дээр доошо суугаа байж хахад бол бас л үнэхээр энэ сайхан л байлаа. За тэгээд миний хувьд хамгийн дурсгалтай тэмцээн гэх юм бол 2006 онд залуучдын улсын авраг шалралт тэмцээнд бид нар төрүүлээд тэр тэмцээнээс би шилдэг тоглогч авч ирсэн. Тэр бол миний хувьд бол одоо яг тухайн үеийн одоо хамгийн сайхан одоо гаргаж ирсэн нэлээд сайхан том амжилтуудын нэг. Амар их баярлж ирсэн тухайд бол тийм. Их ташуур болж ийж тээ. Тэгчээ яг 2 дугаар курсын хөвтөлөө. Тийм. Одоо та лигийн тэмцээнд одоо ингээд тоглоод улирал дуусчлаа. Бас ингээд энэ одоо ингээд аврагын одоо алтан медальтай бол аврагын цомыг өргөж үзлээ. Ихэр бас одоо тамирчууны цаашдын зорилго бас ямар болж? За цаашдын зорилго гэх юм бол одоо яг би яг өнөөдрийн хувьд бол би аврага хамгаалал хэлгсэн л над зорилго байна. Тий. Өөр надад бол тэгж бодож байгаа юм алга авраг авах хэцүү, аврагыг хамгаалах бол бас хэцүү гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр амжилтаа батлнаа ямар ч энэ авраг гэдэг цолыг л дахиад нэг хамгаалж юмсан л гэж бодчихно. Тий. Яг аврагын цом өрөх хүчтэй би яг бас тайлбар дээрээс харж л байсан л да. Яалч одоо ингээл баярын нулимс тусгаал. Тэр бол бас их олон жил төсөөлсөн хүч байсан баг. Да. Тэгээд таач хэлтгүү таны гэр бүл багш нар найз нөхөд маш олон хүн баярлж бас тухайн үед бидний одоо хийж исэн Facebook live дээр маш олон сэтгэлүүдийг бичижсэн. Тэглээ яг тэр 13 жил одоо мэрэгжлийн одоо цагсан үеийн төвшин тоглолцоод одоо анх удаа авраг авч ийн гэдэг чинь бол үнэхээр яг мөрөөдөл тийм ээ. 10 жилд байхад бол бидний мөрөөдөл бол лигт ороод үзчих юмсан гэдэг л мөрөөдлөөс шүү дээ. Лигт оронгуудаа тэгэл цаашаа хүний мөрөөдөл бол тий зарг юм да тий. Тэгээд одоо тамирчдын ном одоо дутагдлыг уншиж хахад сэлгээнд сууж агаад одоо авраг авах гэдэг юм тий. Тийм байдал их дургүйс. Тэгээд таны хувьд бол одоо бүр энэ багт ирээд их тоглолтууд дээр гараанд гарлаа. Сэлгээнээс ороод бүр их үүрэгтэй тоглоо. Бүр ингээд өөрөө тэр аврагын цомыг авахд маш их үүрэг ролтой тоглож авсан учраас бүр л их үнцэнтэй сайхан байсан байх. Ингээд танд маш том баяр хүргэе. Тэгээд аврагаа хамгаалаарай гэж хүсэн өрөөё. Цаашдаа одоо уралдаан тэмцээнүүд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ бид спортын онцлог зочин нэвтрүүлгээ төлөвлөлөө. Хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа.